За та бүхний энэ өдрийн хамраа Монголын айлтгая. Тэгэхээр сая хэлээ Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь бол 7 баалын газар хөдлөлтөд хамаардаг. За түүнээс дээш баалын идэвхжүүлэлтэд бүсэд байлдан Монгол орны хувьд барилгын байгууламжийн төлөвлөлт, хот төлөвлөлт, газар төлөвлөлтийн аюулаас хамгаалах арга хэмжээг тусгах нь гамшигын үеийн эрсдлийг бууруулах гол хүчин зүйлийн нэг байдаг. За Монгол улсын барилгын салбарт 1960-аад оноос эхлэн бол эрчимтэй хөгжиж ирсэн. За 62 оноос барилгын норм дүрм СНИП-ийг голчлон хэрэгжүүлж тодорхойлж боловсруулж ирсэн байж байгаа. За 69 оноос эхлэн барилгын зураг төсөлд газар хөдлөлийн хийцлэлийн арга хэмжээг тусгаж эхэлсэн. Тэгэхээр үндсэндээ бол 1969-ээс өмнөх оны барилгуудад бол энэ газар хөдлөлийн бодлогыг бол хэрэгжүүлээгүй, бодлогын зүйлүүд бол тусгагдаагүй ирсэн гэж бол хэлж болно. За 2002 онд газар хөдлөлийн бүсэд барилга барих, төлөвлөх, барилгын анхны үндэсний норм ба дүрмтэй болсон. За энэ нормыг бол 2006 онд дахин шинжилэн боловсруулсан болно. Газар хөдлөлтөөс учрах хохирлыг багасгах, үржин сэргийлэх талаар Монгол Улсын засгийн газрын 1998 оны 206 дугаар тогтоол, 2004 оны 35 дугаар тогтоол батлагдаж гарсан. За мөн Монгол Улсын засгийн газрын 2009 оны 159 дугаар тогтоолоор газар хөдлөлтийн гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг баталж гаргасан. Барилга, байгууламж, хот, суурингийн төлөвлөлтөд газар хөдлөлтийн арга хэмжээг тусгахад тухайн бүс нутгийн газар хөдлөлтийн эрчим давталтыг тусгах шаардлагатай байдаг. За энэ шаардлагын дагуу 1968 онд Улаанбаатар хотын бичил мужлын зураглалыг зохиох ажлыг Зөвхөн Монголын судлаачдын хүчээр хийж гүйцэтгсэн. За мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ бичил мужлын зургийг бол 2000 онд бас боловсруулж дуусгасан байна. Дээрх газар хөдлөлийн бичил мужлын зургуудаас харахад газар хөдлөлийн баалын 35 орчим хувь нь өөрчлөгдсөн. Эндээс бол дүгнэлт хийхэд бол нэг бүхэл бүтэн нийтдээ нэг баалаар бол энэ газар хөдлөлийн баал нэмэгдсэн гэсэн ийм дүгнэлт гарсан. За иймээс цаашид газар хөдлөлийн бичил мужлын зурглалыг нарийн тодорхой боловсруулах шаардлага гарч байна. Эхний ээлжид бичил мужлын зураггүй бүсийн төвүүд болон тулгуур төвүүдийн бичил мужлын зурглалыг хийлгэх, дараагийн ээлжинд хуучин зургуудыг шинжлэх ийм зорилтыг тавин ажиллаж байна. Газар хөдлөлийн бичил мужлын зураг болон барилгын норм дүрмийг шинжлэх тутамд уран гардаг асуудлын нэг нь ашиглагдаж байгаа хуучин барилгуудын газар хөдлөлийн үйлчлэлийг төсвөрлөх чадрыг үнэлэх. За газар хөдлөлтийн төсвөрлөх чадваргүй болох нь тогтооцсон барилга байгууламжуудыг хүчитгэх, бэхлэх ажлыг зохион байгуулах шаардлага гардаг. Улаанбаатар хотын хувьд 1970 оноос өмнө баригдсан барилгууд нь газар хөдлөлийн эсрэг арга хэмжээ авагдаагүй эдгээр хуучин барилгуудыг ихээхэн хэмжээгээр зориулалт төлөлтийг нь бол өөрчилсөн байгаа. За нийслэл болон 12 аймагаас ирүүлсэн 3800 гаруй барилга байгууламж хийцийн төрөл ашиглаж байгаа хугацаагаар нь паспортжуулалт хийхэд судалгаанд хамрагдсан нийт барилгын 35 орчим нь газар хөдлөлтөнд аюултай буюу тэсвэргүй гэсэн ангилд бол орчод байна. За барилгын 1-р давхрын төлөвлөлт зориултыг өөрчлөн үйлчилгээний заалны зориулалтаар барилгуудын даацын хам, хаалга, цонхны дооц хэсгийг сэтэлж хаал гаргасан нийтийн орон сууц. За олон улсын онцгой объект болох төрийн ордон, дулааны 3-4-р цахилгаан станцын барилга байгууламжууд, цахилгаан холбооны барилга, хүн ам олноор цуглардаг үзүүр үйлчилгээний дөр бүжгийн болон драмын эрдмийн театр, цирк, улсын клиникийн эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн барилга байгууламжууд газар хөдлөлийн эрсдлийг төсвөрлөх чадвар хангалтгүй Бат эхийн хувьд бол найдваргүй гэсэн ийм тодорхойлолтод орсон. Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хот төлөлтөнд газар хөдлөлтийн арга хэмжээг тусгах, барилга байгууламж барих газар олгохдоо барилгуудын хоорондын зай норм дүрм заасан хэмжээг даган мөрдөхгүй байгаас газар хөдлөлтийн үед үүсэх эрсдлийг бас үндэслүүлж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан нийт барилгуудын нэлээд хэсэг нь 1970 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийн арга хэмжээ аваагүй байдаг. Энэ нь хүчтэй газар хөдлөлтийн үед эрсдлийн хэмжээ өсөхэд бол
магадлалыг бол үндэслэж байгаа. Ийм учраас юуны өмнө газар хөдлөлтийн 7-оос дээш баалын хүчтэй бүс нутагт баригдсан барилгуудын газар хөдлөлтийг төсвөрлөх чадварыг үнэлэх. За цаашид болцоотой хэсгийг нь хүчтээх энэ арга хэмжээнүүдийг бол яаралтай авах шаардлагатай байна. Мөн барилгын болон дэд үтсийн салбарт улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, шин технологи ихэнхэн хурдтайгаар нэвтэрч байгаа өнөөгийн нөхцөл, уг салбарт гарч байгаа шинжлэх ухааны ололтууд, шинэ хийц бүтээцийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор барилгын бүтээц цаашилбал барилга байгууламжид статик динамик туршилт хийх лабораторийг байгуулах шаардлагатай байна. Нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь газар хөдлөлтийн бүс нутагт багтан Монгол орны хувьд газар хөдлөлтөөр мэргэжсэн болсон хүчин дутмаг байгаа өнөөгийн нөхцөлд эдгээр эрсдлийн үнэлгээ хийх ажилд гадаадын мэргэжлүүдийг урьж эрсдлийн үнэлгээний ажилд зөвлөх үүрэгтэйгээр оролцуулах нь чухал байна. За Монгол Улсын засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан газар хөдлөлийн гамшигын эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрт эдгээр үйл ажиллагааг бол тусгаж ажиллаж байна. За барилга Монгол Улс хот суурин газруудын инженер геологийн нөхцөл уул хөрсний геотехникийн шин чанарын талаар мэдээллийн сан байгуулах, Монгол орны нутагт тархсан онцгой шин чанартай хөрсний судалгаа, даацын чанарын нарамтыг боловсруулан зураг төслийн ажилд мөрдүүлэх шаардлагатай байна. Барилга байгууламжийн техникийн бодлогон зураг төсөл, норм норматив, сорилт туршилт, судалгаа шинжилгээнд дээр тулгуурладаг, хэрэгждэг. За энэ бүх асуудлыг зангидсан хорон дууйлдаа өгөх эзэм шинжилгээний техникийн бодлогын чиглэлийг агуулсан байгууллага төв байгуулж ажиллах зүйтэй байна гэсэн саналыг дэвшүүлж байна. За мөн орон нутагт ажиллаж байгаа газар хөдлөлт бүртгэх станцын дэд үтсийг сайжруулах, болсон хүчний чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, арга хэмжээ авах, газар хөдлөлтийн гамшигын үед ажиллах, аврах, хор уршиг арилгах, хойшлосгүй сэргээн босгох үйл ажиллагааны төлөвлөгөөг томоохон хот суурин газар бүрээр боловсруулж, гамшигаас хамгаалах бэлэн байдлыг дээшлүүлэх, газар хөдлөлтийн үед хорогдох байрлах, байрны судалгаа гаргах, бэлэн байдалд байлгах, аймаг нийслэл ашиглаж байгаа барилга байгууламж, гүүрний судалгаа гаргаж, Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн үед нийтэд мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байна. За мөн цаашид өндөр барилгын норм боловсруулж гаргаж, аймаг нийслэл баригдах барилгын тохиромжтой давхрын тоог тооцож шийдвэрлэх, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалт зохион байгуулах, хот суурин газруудын газар хөдлөлтийн гамшигын эрсдлийн үнэлгээний ажлыг дуусгаж, мэдээллийн сан байгуулах, олон нийтэд газар хөдлөлийн гамшигаас урьдчилан сэргийлэх болон газар хөдлөлийн гамшигын үеийн авран хамгаалах талаар сургалт зохион байгуулах, сурчлах, гамшигын хор холбогдлыг тайлбарлах, таниулах, аврах ажилд хэрэглэгдэх хүнд машин механизмын судалгаа гаргах, уул уурхайн зам барилгын салбар үрээр эдгээр судалгааг бол тодорхойлж гарах ийм шаардлагатай байна. Ингээд болзошгүй газар хөдлөлтийн гамшигын үед нөхцөл байдалд төвлөрсөн цахилгаан дулааны их үүсвэр инженерийн шугам сүнслэний ажиллах гормын ажиллагаа 2 дахь их үүсвэрээр хангах нөхцөл, цэвэр усны их үүсвэрийн хамгаалах, сайжруулах ажлуудыг бол зохион байгуулах гэсэн эдгээр саналуудыг бол зам тээвэр барилга бот байгуулалт яамнаас тавьж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.